хүчтэй боловсрол хийсэн аягтай шоуны нэвтрүүлгийн маань 2 дугаар сийсний хамгийн анхны дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Хүртэл иргэм зочд болон хөгжөөн дэмжигчтэй талархал илэрхийлье. Ингээд хамгийн ихний хүртэл багийг танилцуулъя. Stand-up урлагийг Монголд үнэхээр нэвтрүүлж байгаа UB Comedy-гийн залуучууд. Сайн хүчтэй багийн өрсөлдөгч баг болох Нэмх 17 төслийн жүжигчин болон жүжигчин Однаар хүрчихжээ. За тэгэхээр манай аягтай шоу нэвтрүүлгийн 2 дугаар сизний хамгийн анхны дугаарыг урилгыг авч хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. За өөрсдийгөө танилцуулна, багтаа нэр өгсөн байх ёстой, багийн ахлагчаа тохирох ёстой байгаа. За ингээд UB Comedy-гийн багийн ахлагч нь юм байна. Шууд тохироогүй байж идэх юм те. За төгөлдөр үү? Тэ, UB Comedy клубын гишүүд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ манай багийн нэр До ре ми. За. Энэ жоо ми мажор. За тэгээд манай багийн гишүүн комедиан Гантулга, багийн гишүүн комедиан Содго, миний бие төгөлдөр нар байна. За амжилтыг хүсье. Сайгээд өрсөлдөгч баг өөрсдийгөө танилцуулаад багийнхаа нэр болон багийн ахлагч шин гэдгээ хэлнэ үү? Манай багийн ахлагч бол би байгаа. Ой. Энэ бол нарга манай багийн ахлагч жижиг ах. За жижиг ах нь байна. За тэгээд фантастик продакшны жүжигчин Од. За Нэмх 17 цувралын жүжигчин Эмоц продакшны мөн жүжигчин Цогтоо. За тэгээд Маск продакшны жүжигчин Нэмх 17 цувралын жүжигчин Тавгцэрэн. Соёлын төлөв. Багийн нэр Дээдүнг. За энэ Дореми болон Дээдүнг багийнхандаа амжилтыг халуун алгадчлаар хүсье. За тэгэхээр манай аягтай шоу нэвтрүүлэг маань бол 2 дугаар сизон эхэлсэнтэй холбогдуулаад тайз болон дотоод дөрмийн хувьд бол нэлээдгүй өөрчлөлт орсон байгаа. За урд нь болдог байсан аягтай нэвтрүүлгээс бас маш олон шинэ сюрпризүүд бол та бүхний хүлээж байгааг дуулгая. За 1-р үеийн дөрмөөс өмнө ялсан баг бол шууд 300k багт очино. Ялагдсан баг нь ялаглагчийн бүжиг гэж бүжиг хийх ёстой дөрмтэй байгаа. За тэр бүжиг нь өнөөдрийн хамгийн эхний дугаарт бол Beyoncé-гийн Single Ladies. Single lady. Яг содоос тэр толгой болгоод яг болж штэ. За өнөөдөр бас тэрхүү бүжгийн нэг эргэн дурсаад нэг дэлгэцтэй харчи. За тэгээ. За таагаар сайн хараарай. Би өг энэ бүжиг аль дээрээс хойш бүжгэлж байгаа. Мэдээж энэ бүжгийг аль хийхгүй байгаас гэж одоо багуудаа хүсье. Ядагч болсон баг нь бол 300,000 төгрөгийн эзэлт болох боломжтой. Ингээд 1-р үеийн дөрмийг танилцуулъя. 1-р үед бид бүхэн 9 дуу таах ёстой. За 9 дуу нь бол дотроо 3 сэдвтэй буюу 3-3-аараа ангилагдсан байгаа. За таны урд байгаа товчлуурыг 1-р үед даах шаардлага байхгүй. Таблет байгаа тийм ээ. Таблетэн дээр тухайн дууны зөвхөн нэрийг бичих ёстой. Дуучныхын нэр бол юусан хамаа байхгүй. Дууныхын нэрийг бичин буруу бичих юм бол мэдээж тийм ээ. Одоо үгийн солих ч юм уу агуулгын хувьд одоо алдаа гарах юм бол манай сервер уншаад бол оноо олж очихгүй гэдгийг сануулсан хэлье. За ингээд 1-р үеийн эхний сэдвийн 3 дууг хамтаа сонсохоос өмнө эхлээд бичээч томилох хэрэгтэй байна. Хэн бичих вэ? За одоо дараа хамгийн гой бичдэг байх хэрэгтэй. Хурдан бичдэг байх хэрэгтэй. Наа цоо гэж. Энд дэр ч юм бол хурд мурд хамаагүй юм шүү дээ. Гаргахтаар бичих хэрэгтэй. Би жижиг бичдэг. Тэр хүн их том бичдэг. Смарт утсаагаар жижиг бичдэг. Гүөх жижиг зүгээр шүү. Үгүй таавч. За дарамлаж бичих. Тэгээд загнаад аваа. Яагаад ингэж бичээд. За жижиг өчгөр боллоо. За тэгээд. За Дореми багийн хэн бичээчээр ажиллахаар болов. Арай дэг боловсралтайгаар би л бичээ. Жижиг хураалтайгаар. Энэ палбисын таблет өөрөө юм л гарна. За ингээд аягтай шоу нэвтрүүлгийн маань 1-р эхэлж байна. Тэдэнд амжилтыг хүсье. За 9 дууны одоо таасан дуу болгоныг оноо. За тий ойлгомжтой. Эхний сэдв хит. За. Одоо хит байдаг бол тэрнээс хит дуу байх юм тий. За. Аягтай шоу нэвтрүүлгийн 1-р үеийн
эхний 3 дууг хамтдаа сонсгоё. Яа. Someone. За ингээд тавчаад дарах хэвээр. Эдгээр тавчаад дарцгаа. Дарцаа аль руу? За ингээд манай багууд маань эхний сэдвийн 3 дуугаа тааж илгээж амжсан байна. Та бүхний дэлгэцэн анхаарлаа хандуулахыг хүсье. Багуудын хариултаа танилцгаая. Үзлийн бичиг гарна. За до ре ми багийнхан эхнийх нь sorry Uptown Funk. Someone like you. За Пад бишээ. Кан дээр үстэй. за дээд дууг багийнхан sorry Энд дүү нийцсэн байна. Someone like you ч гэж бас байхгүй. За танаас тэр хон за. Танаас юу? Someone like you ч юу л да тий. Some like гэж бол байхгүй. Some like you гэж. Тэр яг тэр хойдлын юу яц юм аа? Punk гэж бол бас байхгүй. Алдцээ. За гэхдээ манай Серуран уншаад оноогоо ирхэн өгөх нь зөв хариултаа танилцъя. Sorry зүг юм уу? Яа тэгнэт. За За Justin Bieber sorry Bruno Mars Uptown Funk Adele Someone Like You хэмээх 3 дуу бол байсан. Ингээд тооны харьцаа Доремогийн 3 онооны зоолч байна. За баг зэргийн одоо зөв бичгийн дүрмийн алдаа гаргаж Тэр дээд дөнгө багийнхаа хайц юм байл. 2 онооны зоолчээ баяр хүргэе. Лак юу зүг байсан байна. Вона хайцсан байна. За нэгдүгээр үеийн 2 дахь сэдв өхөөрдөм амьтад гэсэн байна. Өхөөрдөм амьтад. За. Ботго. Аа болж байна. Хүүжгээ. Хүүч байж болж байна. Хүний зул. Ингээд 2 сэдвийн 3 дууг сонсъё. За илгээх товчлоор даръя. За илгээж амжсан байна. Ингээд нэгдүгээр үеийн 2 дахь сэдвийн 3 дууг манай орцогчд маань сонслоо. Зөв хариултаа танилцгаая. За хариулт ирсэн. Ажнаа гэснэ. Дараад унах шүү. Унаг болсон. Хөөхөн болгосон шүү. Хөөхөн унаг гэж Тий, байгаа. бишээ өхөөрдөн болгоод ажнаа гэхээр хөгшмөр болоод хань унах. За тэгтээ ажнаа гэдгээ дараад унаг гэсэн үг байна тийм ээ? Тий. За эрх цагаан ишиг болжмор гэсэн хариултыг өгсөн байна. Дээд өнгө багийнхан Юу гэнэ вэ? Хардал байсан юм. Бэсийн унаг гэж байгаа юм тий хард бэсийн унаг. За хоёр дахь хариулт нь эрх цагаан ишиг болжмор гэсэн хариултуудыг илгээч. За хөгжөөд эмчилгээ сэтгэл өндөр байх шиг байна. Зөв хариултаа танилцъя. За. Ажнаа гэдэг хэлсэн. Окей. За одоо хандах хэрэггүй юм байна шүү. Морины хэмээх Бат хоёрын хардал байсан унаг. За хүүхдийн дуу эрх цагаан ишиг болжморыг болоод бид өхөн болвол асуудал байхгүй таах баха. За онооны байдал бол Дореми баг 2 онооны болчихээ. 5 оноотой болсон. Барайд авсан. За дээд өнгө баг 3 оноог нь 3-ыг нь авлаа. За тэнцсэн ш. За ер нь бол онооны байдал тэнцээд ирлээ. Нэгдүгээр үеийн сүүлийн 3 дуу таагдах бэлэн болсон байна. Сэдв нь эд зүйлс. Эд зүйлс гэхэлэр одоо тэгээ хүний хэрэгэлдэг одоо эд зүйлс байх нь шүү дээ тийм ээ.
Одоо хувц сонор байх нь одоо бөө мэд. За, ингээд 1-р үеийн сүүлийн 3 дуу хамтдаа сонсцгоё. За, илгээх төвчлөөрөө даръя. За, илгээж амжсан уу? За, илгээх төвчлөөрөө дарсан. За, илгээсэн бол одоо ингээ өнгөрөө. За нэг үгүй болсон. За, хариултыг харъя. зүгээр. Хариултыг харъя. Зүгээр баг ойлгомжтой л доо. Пүрүүс дурдсан юм шүү дээ. За. Унагийн хатлын хам. Энэ пүрүүс гэж бичээгүй. Энэ нөгөө модны пүрүүс гэсэн. Тэр юу вэ? Унаа минь пүрүүс. За, түвэрэг. Модон пүрүүс ундаг хүмүүс байна. За, Дореми баг миний пүүц гар утас унаа минь пүрүүс гэсэн. Периус гэдэг. За, Дэдүнг баг миний пүүц гар утас миний унаа гэж итсэн байна. Он шүү, он. Унаа үсгийг том гэсэн үстэй. Миний унаа гэж итсэн байна тийм. Миний унаа гэж байгаа юм та. За, зөв хариултыг харъя. Гэхдээ Юу вэ? али Айдын дээр доотлого бол угаасаа буруу юм. хоёул гоо. За, манай аяг ташааны нэвтрүүлгийн маань 2 дугаар сизний хамгийн анхны нэвтрүүлэг маш дөргөө ирж бичтэйгээр эхэлж байна. За, сүүлийн 3 дуу бол Цэцэгийн миний пүүз, Камертоны гар утас, Десант Чи нарын зүгээр унаа. Дахил дээр тэгдэхгүй миний унаа гэдэг байхгүй. Тэгэхээр тэрүүгээр Тэнд нөгөө кино дээр гардаг шүү дээ нөгөө пүрүүс гэж бичиж байгаа. Пүрүүс мод гэж дээр бичиж байгаа. тэр кино Пүрүүс гэсэн нөгөө киногаар шууд бичсэн. Хижибэн дээр би яаж пүүжгээгээ бичиж байгаа юм. За, ингээд багууд маань тус бүрдээ 2-2 онооны эзд болжээ. За, тэгэхээр маань нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Skytel компани байгаа. За, дэлхийн хаанаас ч хизээч ямар ч төхөөрөмжтөр болоо юу ч өндөр хурдаар үзэх боломжийг SkyGo хэмээх OTT үйлчилгээг Skytel 4-р сарын 12-наас хойш нэвтрүүлж байгааг дуулгая. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар дууссан. Бэлэн болсон байна. Энэ удаагийн зочид маань дандаа хүн инээлгдэг нэг хүний юу дээ? Нэг нь өөлөлдөг хүн. Нэг нь өөлөлдөг хүн ирсэн байгаа. Нэг нь сэрэл хөдлөгдөг хүн. За, одоо бүгдээ нэг жоохон тайван байгаад нэг халуун дотн яриа өрнүүлээ тийм ээ. Ойр сонь сайхан юу байна? За, UB comedy-гийн залуусаар сонь сайхан юу байна? За, гадагшаа бас их явж байгаа. Завгүй л хавар байх шиг байна. Сонь сайхан ховд базаа. За, манай клубийнхаа сонь сайхан ихтэй байна уу. Тэгээд сайхан бас Япон очиж ирсэн. Тэгээ удахгүй бас Бээжин, Шанхайгаар тоглолт хийх гээд гадагшаагаа гаргасан бодлогоо одоо. Зах зээл гадагшаагаа гарч ийн тий. Тиймэрхүү л байна да. Тэгээд бас манай клуб бас засвар хийгээд бас гадаадын нэлээд томоохондоо тооцогдох Аздаа бол бас нэлээд дээгүүр зохих хэмжээний тийм тай засал комедид яг зориулсан тай засалтай тийм мундаг сайхан клубтэй болсон байгаа. Тэгээд тэн дээрээ тоглож байна да. За, манай нэмэх 17-оос доош насных бол үзэх хэрэггүй. Тий. Яагаад? Хуулиар хоригдсон. За, сонь сайхан юу вэ? Бид нэр уран бүтээл ихтэй л байна да. Дөнгөж сая бид гурав одоо хамтдаа параллел ертөнц гэдэг уран сайхны Энэдмийн кинонд кино театруудаар гарч байгаа. Гарч байгаа. Цогтой жижигэн хоёр одоо мэдээж сцен болгон дээр заавал нэг дүр тий өөр байх шаардлага бол харагдаад байгаа. Тэгэхээр ажиллагаа болоо тэнд маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр орж байгаа шүү дээ. Тэгээ энийг бас мэрэгжлийн өмөрөөд яриач. за чи өмөр дүрээр.
Амар өмөрдгөрөө. Тий амар өмөрдгөрөө. Яг уу нэмэг 17-г яг уу зарим одоо үзэгчд бол те ёс бус үг хэлэг нь арай хитэрч जैन те нэтрэ гэдэг ганц хоёр тийм санал одоо тийм хүсэлтүүд байгаа л да. Тэг эмзэглэж байгаа юм зүм ч юм уу. Одоо бид нар нөө Монгол залуу хүн биш үү те. Америкт байгаа бас нэг одоо American College, Америк хүн хоёр ялгаагүй адилхан өдөр тутмын мэдээлэл нь ялгаагүй байхгүй. Обама ингэсэн, Дональд Трамп ингэсэн, одоо Японд ч байгаа тэр нэг залуу, Монголд байгаа залуу тэр нөө мэдээллийн 90 100 ингэ амьдарч байгаа болохоор тэнд гарч байгаа комеди гоё те шинэлэг насан туршийн шоуг энэ ч гэсэн бас хийж болох байхгүй. Тийм болохоор нэмэг 17-г одоо залуучууд хамгийн ихээр үзэж байна. Одоо миний бодлоор хамгийн их үзэгчтэй сериал Монголда анхдагчлах гэж бодож байна. Вау, амжилт. Юби комедигийн жигсаа амжилт хүсье. Манай аяг ташааны өдрүүдийн бас 2 дугаар сизний эхний дугаар дээр яг энэ цаг үедэд хийж үтэхээ харуулж нотолж чадж байгаа залуучууд оролцож байгаа туйл их баяртай байна. Дахин өшөө ихийг базааж бүтээгээрэй гэж хүсье. Амжилт. За, бүгдээрээ нэвтрүүлгийнхээ 2 дугаар үед оръё. 2 дугаар үе маань яах вэ гэхлээр надад энд 6 дуу байгаа. 6 дуу маань бол тус бүртээ 1 оноо хിവэрээ. Яах вэ гэхлээр 3-3-аараа өөр стилийн бас нэг хэв шинжтэй. Эхний 2 дуу нь бол удаашруулсан дуу. Гэж явах нь тий. Дараагийнх нь бол нөгөө чиптэй шиг хурдлуулсан гэж дуулах нь. 3 дахь нь бол ухраасан буюу тухайн дуу араасаа тоглогдож байна гэж ойлгож байна. Энэ үеэс эхлээд бол таны урд байгаа үзэсгэлэн цагаан товчлоор бол ажиллаа хийхэд бэлэн болсон байгаа. Тэр үзэсгэлэн товчийг бас хайрлаж дараараа нэг гэрийнхээ лифт шиг ядаж нэг те ингэж дараараа. Лифтээ бас ингэж дардаггүй шүү дээ те. Тэгэхээр 3 багийн гишүүн эсрэг багийнхаа 3 багийн гишүүнийг нэг эсрэг нэг бааталтна гэж ойлгож байна. Тэгэхээр нэг сэдвээс нэг хүн. За танахаас одоо жишээлбэл удаашруулах юм бэ? Харагдж байгаагаар явчих. Удааны том нь содоо юу? Тэ удааны За эхнээсээ явъя. За содоо бол тэр удаашруулах нь тий. За одоо эндээсээ. За дээд өнгө багийн удаашруулах дууг таах. Манай хамгийн бүдүүн залуу энэ. Төстөгөрөө за. За Би ч ухрах нь өстэй. Гэхдээ би тэр шар бодолтой гадуур хар юутай тэр битүү тулцаа. Угаасаа ярьсан. Бай харс тулгарчаад ингээд. Чи ойлцоо би ойда. За tögөө. За тэгвэл содоо од 2 юм уу? Тий. За тэгвэл хурцсан дуун дээр. Сод од 2. Цогтоо тулгаа 2. Хурцсан дээр үү? Цогтоо 2 шар бодоологт. За үлдсэн 2 нь бол ойлгомжтой. Tögөө үедээ угсаа ухарж байгаа 2 хүн. За ингээд товчлууранд гараа удаашруулсан дууг таах оролцогчд гараа ойрхон байлгаараа. За энэ үе бол бусдын зөвлөхгүй. Бусдын жоогоо шоо. За би шууд хараад зөвлөж байгааг мэдэрхэл юм бол шууд автоматар эсрэг талд оноо очиж шүү. Шууд энэ бол хатуу. Нөгөө хэд нь сайхан бүжиглээл байжээ тий. Од нүд хараарай. Нүднээс уншаарай. Энд чи удаашруулсан тийм ээ? Тий. Тий удаан болгоцсон. Зунгаард болсон тийм ээ? Тий. Зунгаарлаагүй удаашруулсан. Монгол дуу юм уу гадаад дуу юм уу? За ер нь бол бүгд Монгол дуу байна. Гэтэ шиг бүгдэнд нь хэлчихье. За ингээд удаашруулсан 2 дууны эхний дууг хамтдаа сонсъё. Ой. Тэр бүжигч байгаа. Дараач. За гэр дасаа. За гэр даснаа дээд өнгө багийн гишүүн од. Нааш хараарай. Яагаад цаашаа нүдээ. Юу ч болдын дуу заяа. А? Болдын дуу юу? Нааш. Болдын дуу заяа. Look at me. Нааш. Олдын. Нөгөө домог момогтой дуухгүй. За чи яг хэдэн үтгэлтэй? Чи яг ямар дуу юм бэ? Яг саяны сонссон нэг хувь. Жижигэн байж жижигэн. За. Дуулж болно. Сонсчоо солиотой мүү. За бусд нь ийшээ байгаарай. Манай хоёр ийшээ явт. Эднийг таахгүй содоод боломж биш шүү. За байхгүй бол тэгээ оноо байхгүй. За. 3. Болдын нөгөө домоггийн нэг дуу байдаг. За Үүдэн содонг лөө. За аюулта. Бид нөгөө хатаас нэг үүдэн содонг лөө. Хатаастай. Тэний би нэг юм хатаас бодоостай. За. 2. Үүдэн домог. Болдын үүдэн домог.
За, содод ямар нэгэн хувилбар байна уу? Оо содооч бүр дуунаас удаа юм. Надад Гурав. ямар саяти ялгаа. За, ямар шайдын алга гэж байна. За, дуугийн сонсъё. Викэд гэж орж ирээд байгаа байхгүй. За, энэ бол Экудийн дуу байгаа тийм ээ? Ариун заяа. Сая Би бодвол санд өгсөн чинь 0.5% байна. За, ингээд Нэгний үедээ ариун заяа. ариун заяа тий. Бурхан минь. Тэлийг мэн гэрэлтүүлээ гэж орсон ба штэ. За, одоо шүү дээ. Содо од хоёрын дараагийн дуу. Тийм сараг дуу. Хүмүүс нь 2-2 дуу шүү. За, бус чимээг жижигэ. Эдээс гараад. Ирдгүү хорвоо одоо энэ ч удаа шүү. За, хамгийн гол нь сайн сонсох хэрэгтэй шүү. Төвлөрөх хэрэгтэй. За, ингээд хоёр дахь удаашруулсан дуу сонсъё. Сонсъё. За, гэрласнаар дээд өнгөгийн гишүүн од. Ямар ч үгүй хипхоп дуу. Дүминогийн хөдөө гараа. За, эдийн ямар амар өчүүхэн амжилттай хөөрч байна. Гэхдээ энэ бол ихгүй шүү дээ. За, ингээд дээд өнгө багтаа нэг оноо авч чадсан байна. Баяр хүргэе. Өглөө дэвшээ. Зүгээрээ манай тимийн болон бактериологийн хэсэг байна. За, одоо дараагийн хэсэг бол мэдээж хурцсан дууны хоёр гишүүн төвчтөр нь гараа ойрхон байлгаараа. Бусдын жоохон зайтай. Юу Төгөө чи яах гээд өдөр. Эсэргээр нь тавьчихсан биз. Удаа үнэ хурдан дээр тавьчих юм бол удаашруу сонсоод. Яа. Маш тийм байсан. Тийм байна. За, ингээд хамтдаа Дахин хурцсан. хурцсан дууны эхний дууг сонсцгоё. За, манай хоёр Начигнал дууснаа та гоё шүү. ямар нэгэн хөшөө болж хувирнө гэдэг шиг. За, бүгдээрээ энд бол ямар нэгэн товчлуур дарагдаагүй учраас зөв хариултыг хамтдаа сонсцгоё. Монголын домог болсон хамтлаг харангийн тийм ээ үсгүй заяа. Үсгүй заяа хэмээх орон бүтээлээ ичээ. Тэг энийсээ хурдсан юм уу? Хараг хүүхдийн дууг удаашруулад янаг амаргийн дуу хийсэн юм шүү. Баг тэгж сонс. За, хамтдаа хоёр дахь хувилбарууд сонсогдох гэж байна. Явъя. За, Манай зохиолын дуу их сонсдог. За, Миний жанрын дуу ордог лээ. за чиний жанрын ямар дуу вэ? Алигрмаа гэдэг дуу. Зупа! Арандаг юм шиг. Нэм гарамтлууд дэр нөгөө алигрмаг бүтээр нөгөө нэг дуулдаг байхгүй юу? Оо, тэгвэл одоо Тэгээд хипхоп болгож хувирахаар
Тэр ийм биттэй. бүтэн өдөржингөө бэлдсэн бүр хизээж атахааргүй болчихсон. За тэгвэл цогтоо. За ингэ тэгвэл бид нар чи одоо тэр цогтоогийн тэр дуусан хэсгийг үзэхлээр заавал мөнгө төлөх гэдэг. Одоо нэг ирсэн байгаа чи нэг дуулуулаад үзчихээ. Зөвшөөрч авах шээ. За үсмэслээ засч байгаа яг дөрдөө орлоо. 13 дугаар хороолод байдаг ажаа хорхон альгөр маяхоо. За баярлалаа. За 2 оноо тасраа явуулъя. Одоо хоёр та. За манай Аягта шоу нэвтрүүлгийн 2 дугаар үеийн хамгийн сүүлийн талх ухраасан 2 дуу үлдээд байна. За ухраасан дуу та 2 хүн бол товчлуур дээр бэлэн байна. Ингээд эхний дууг сонсъё. За гэр даснаар дээд өнгө багийн гишүүн Лавцэрэн жижиг хариулах байна. Болдын нөгөө юу? За нэрийн Дуулчуд авлаа. дуулчлоо. Өгснөөс дуулчих. Яа зүнэ. Ухраа дуулаа сая. За болдын гэдэг нь зөв болдын. Болдын зүгэн чамруу. Яг таасан шүү дээ яг. Чи сая яг таасан. Яг аяыг таасан шүү дээ. Жижиг яг сая таасан. Яг нөгөө нэвтрүүлгийн нэр аяыг Таасан. Түр мэддэгтэй шидээггүй яг болдын дуу. Тэгээ хараа нэг юм инстинкт ажиллангуудаа за болдыг гэстэй нөгөө клип энийг аваад байгаа. Яг их сох яг гэжсэн. Ингээд 3 талаар харагдаад. яг юм дүүрээс хурцлоо чангалаа суугаад байна. Гэс амцаа Тэрнээс шууд авдаа ш. Тэр нүднээс унш гэдэг шиг биенээс уншиж байгаа. За одоо бүгд нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. Ухраасан дууны сүүлийн дуу хамтдаа сонсъё. За Никитон. Үүлэн үстэйг. За би яг үнд үсгээс яа тааснаа тайлбарлая. За. Миний машин CD-д байд юм аа. Зурагтсан юм аа. Тэгэхээр яг ингэж орж ирдэг байхгүй. За ингээд онооны байдлыг танилцуулъя. Манай 2 дугаар үе маань их амжилттай боллоо. Дорими баг 7 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөө. 11. За дээдүн багийнхан 11 оноотой. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Skytel компани байгаа. Sky Media саяхан бол HBO-тэй хамтран Game of Thrones хаадын тоглоом киноны нээлтийг сүр дуйлантай хийсдэг бид бүхэн мэдж байгаа. За тэгэхээр үүгээр зогсохгүй бас дэлхийн шилдэг кинонууд болон HBO-гийн алдартай бусад цувралуудыг бас on demand сервисээр гаргахаар зэхэж байгаа юм байна шүү гэдгийг сануулгын хэлье. Ингээд нэвтрүүлгийн 3 дугаар үеэр уулзлаа түр бабай. Нэвтрүүлгийн ивент төгөөч Skytel Group ирээдүйг өнгөлөн. Нэвтрүүлгийн ивент төгөөч Skytel Group ирээдүйг өнгөлөн. маань 3 дугаар үе гэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочид маань UB Comedy-гийн авьяасны залуучууд болон нэмэх 17 төслийн жижиг школын жигч од орсон байна. За бүгд нэвтрүүлгийнхээ 3 дугаар үед орцгоё. 3 дугаар үеийн бас 2 хэсэгтэй. 4 дуу байгаа. 4 дуу тус хүртэл 1 оноо. За эхний хэсэг бол эхний 2 дууг авьяаслыг нэгэн бяцхан хүүхдүүд
дуулах нь байна. За хүүхдүүд маань бол мэдээж одоо том хүнээс бол тий янз янз дуулах бах. Тухайн төвчлөрөө дараа л ерөөсө таагаад явчихна. Эхний 2 дуун шүү заяа. За бэлэн үү? Бэлээ. За. За ингээд хамгийн эхний авьяаслаг сурагчийн ямар дуу дуусныг хамтдаа таацгаая. Өнда жахин харахтын дуртай итгэлтэй. За гэрлээс. За хариултыг авъя. 3 бүдүүний 30 гарсан бүсгүй. Үгүй. Нөгөө 3 бүдийн нэг дуусна. Нэг 3 бүдүүний нэг За тийм билээ. зөв хариултыг сонсъё. 30 гасан бүсгүй. Зөв байна. За энэ одоо 3 бүдүүн амтын дууч шагаа. Тий. Шагаан дуулсан. Ер нь бол дууных нь нэрийг хэлэхэд болно л да. Дууных нь хэсгээс дуулж бас болно шүү дээ, тийм ээ. 30 хүрсэн бүсгүй гэдэг уран бүтээл байшээ. За ингээд дараагийн цэцэрлэгийн бяцхан зурагчийн 2 дахь дууг сонсъё. Si sejaraman zodman kegalava lasativo. Ясвэ. Монголын ажлыг юу? Хоцоллоо л доо. Хурд. Бас энэ залуу улсуудын бас зүрхийн нөхөлт яг шууд ийшэл өгчмөр ах. Би одоо айгүй эвгүй сагдаад энэ муугаа шууд тасараад алгасан. За. Дээд үг багийн хариултыг авъя. Despacito. За баярлалаа. Despacito. Тэр бүх цаг үеийн саналт авснараа маш дээгүүр орж байгаа уран бүтээлийг амжилтаа тааж багтаа ээлжид оноогоо авч чадсан байгаа. Баяр хүргэе. За одоо 3 дугаар үеийн 2 дугаар хэсэг болвол багийн нэг гишүүн энд гарч ирээд За. чихвчин дээр маш чанга дуу сонсно. За энд бол надад дууны үг байна. Чихвчин дээр маш чанга дуу өөр дуу сонсоод энд тухайн дуугаа дуулах ёстойгоо дуулаад 2 баг аль нь ч тааж болно. Таас нь оноогоо авчихна. За сүүлд оноо авсан учраас эсрэг багаас нь багийн гишүүн гарч ир чихвчээ зүүх ёстой байгаа. За. За тийм. За ганцлаа дээдхийн ах уу доотхийн ах уу? За дээр нь. Дээдхийн үү? За. Дээдхүүгийн авахар шийдлээ. За маш чанга чихвчэн явж байгаа. За тослуурн дээр гараа ойрхон байлгаарай. Бэлэн үү? Бэлээ. За шууд дуулъя. Сайн уу найзуудаа. Бүгдээрээ хамт тоглоё. Сахилахгүй параараа. Энэ хүүхдг болохоор мэдгүй. Сайн уу найзуудаа? Сайн уу? За ер нь бол аав хүний болоод ерөөсө сүлд дуу шүү дээ. Тийм ээ. Энэ дууг мэдгүй аав бол хамгийн bad father. Yeah. За одоо бол мэдээж дээд өнгө багийн нэг гишүүн гарч ирнэ. За би гарья. За жижигэ гарч ирлээ. Ярьж зөвлөж. Содом минь ганц оноо авчаач дээ чи. Сүүлдээ санаа зовд. Ёо. За явсаа. Чигэднээс амар хипхоп явж байгаа. Сонсчоо дунд орсон ааж. Сонсож байна ямар чанга гэж. За гоё. Хорон мөрт. Юу юм бэ? Хамт үгүй хорон бүрт өөрөөсөө илүүгээр хайрыг алдахыг зайдаг энэ үнэ. Харсаар байж чаа би алдахгүй. За гэрлээ. За. Манайх нэг ихтэй орсон штэ. Ингээд дорын фагийн хариултыг. Удаагүй болохоор ууч татаранарана. Яаруулахгүй. Яаруулахгүй. За зүү хариултыг сонсъё. Супер!
За үзэгчдээ манай Аягта шоу нэвтрүүлгийн маань 3 дугаар үе амжилттай болж өндөрлөлөө. Sky Media шинээр хэрэглэж болж байгаа тохиолдолд төхөөрөмжөө үн төлбөргүй тавиулах, за хаадын тоглоом киног үнэгүй 3 сар үзэх. За нийт кино галерей 3 сарын турш үнэгүй үзэх гэх мэтлэн олон урамшууллыг танд бэлгэлж байгаа юм байна. Ингээд онооны байдлыг танилцуулъя. Дореми баг 8 оноотой баяр хүргэе. Дөнгө баг 14 оноотой. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлийн 4 дугаар үеэр уулзлаа түр баяртай. Заудагч Аягта шоу нэвтрүүлэг маань шийдвэрлэх 4 дугаар үе гэхэд бэлэн болсон бай. Баба. Одоо яагаад бид гуравтаа зөхгүй байгаа? За. За тэгэхээр 4 дугаар үе бол шийдвэрлэх үе. Учир нь юу гэх юм бол оноо нь бол маш өндөр. Нийтдээ 4 дуу байгаа. Эхний 2 дуу маань тус бүрдээ 2 оноотой. Дараагийн 2 дуу буюу төгсгөлийн 2 дуу нь 3 оноотой буюу 4 дугаар үеэс 10 оноо авах боломжтой. За үеийн төгсгөлийг сайн хийдэг баг л хэрнэ. Уучлаарай. Тий. Тэгэхээр бол Дореми багт бол сэтгэл санаагаар унах ямар шаардлага байхгүй. За. Төрөө гэхдээ содоо ингээд зогсоод нэг бэлдээд байгаа л та. За тэгэхээр надаа энд 2 ая байна л да. Энэ аяыг ямар нэгэн одоо хөгжмийн авиас хэрвээ танаа багийн нэг гишүүнд байх аваасаа тэрнийг ашиглаад бусдаа таалгах нь 2 багтаа. Байхгүй аваас яг уу. Байхгүй аваас шүглдэч хамаагүй нэг авиа гаргана. За тийм үү. За сүүлд оноо авсан баг бол Дореми танахаас багийн гишүүнээ хөгжим тоглох хүнээ гаргана. Хөгжим тоглох. Дээд өнгө. Ямар хөгжмөд байгаа? Бүгд байна. Мори ил байна. Шанз ятга Бүгд байна. За. Яг уу. Эх орны хүүгөө гэдэг. Горны үг. Одыг олон дайнд орсноор гаргачих. Оноо авчихгүй харин зайлаар. Киноны төгсгөлд ингэ жоохон босч хамгүй гэрнэ. За ёо. За юу ч үсэн хамаагүй тэгээд яа. Одын зоргийн өнөөдөр залуунаши. За би бол ямар ч хөгжим тоглож чадахгүй гэхдээ багаа төлөвлөд бол гарыг. Шүглдээч болтгоо аяг тоглоно. За энэ дууг тоглох хэрэгтэй байгаа. За. Ямар хөгжмөөр тоглох вэ? За тоглох хөгжим бол байхгүй. Зүгээр аялаад шүглдээд зөвхөн шүглдээ. Шүглдээд бас нэг юм за бас бит хийх юм уу? За. Ирсэн үү? За бэлэн үү? За. Бага орцсон ч. Ноо байж нөөж байгаа дахиад нэг шүглээ наа чи хий гараад юм зүг. Шүглдэхгүй үлээгээд байна. За гэр нассан. Гэр нассан. За таахгүй манай байгаа шүү. За энэ бол 2 оноо нэх шүү. За байж. Аминд хилээд байна ингээ. Би бол Тэгээ нэг хоёр милигээд байгаа байхгүй. би яг сонсоо. Саяудаа шүглдсэн би бол яг. За алдаа би яг хэллээ. Би бол яг сайн сонсоо. Юу дахиж шүглдэхгүй? Үзэгчдийн эвгүй байлаа. Биш. Ингээд нэг. Мамунаш. байж. За. Югэлтэй бүр баг. Хайртай байсныг чинь мэдсэнгүй. Вау! Зодтоо маш баярлаа. Сая сүүлийнх нь тэр мэдсэнгүй гэж 3 дээр ордог. За сая бол төгөлдөр бол маш торгон мэдрэмжээр энэ дууг таалаг. Төгсгөлийн яг юун дээр нь олсон гэнэ. Тэр нэг сүүлийн мэдсэнгүй. Тэрний нөгөө за онооны байдал 14. Сая шууд үзэгдсэн юм уу те? 2 оноо иш явж байгаа. 14. За дөрмийн ясаараа одоо Дореми багаас нэг гишүүнээ гаргах хэрэгтэй байгаа. Би багшаа. За миний хөө гараад ир.
Манай он амаараа дуурандөө. Шүүлэх юм дахиад. Битбокс. За ямар хөгжим байсаа? Гитартах уу, амуу уртах уу, скол шууд бүгдийг амаараа явах уу? За содоо ямар хөгжмийн зэмсэг сонирхож байна? Нэг гитар хайлт оролддیں۔ Гитар уу? За мэ. За тах. За. Сайн дараа шүү. За таах дуу маань энэ байна. Товчлуур дээр гараа орох юм байл гараа. За. За наа чин яа. Юу лээ? За энэ болчих шүү. За яаж болчих. Болчих юм да. Ой найсгүй. За манай төрсөн шүү. За хариултыг авъя. За до ре ми багийнхан бол маш хүчтэйгээр оноо нь бол ихсэд явчлаа. Тооны харьцаа 12-14. Тий. Сүүлийн хоёр дуу маань тус бүрдээ 3 оноотой гэдгийг дахин сануулъя. Бид бүхний сэтгэл тоногчсон гайхалтай дуунууд тухайн өөр өөрсдийн хөгжмөөрөө тоглогдсон байдаг. Тий. Явах цаг боллоо гэхэд гитар ашигладаг ч юм уу. Бидний одоо таах гэж байгаа дуу бидний мэддэг хөгжмнөөс нь өөр хөгжмөөр тоглуулсан. Жишээлбэл домбор, тий. Хипхоп дууг лимбэр ч гэдэг юм уу. Тий. Тэгэхээр маш сайн сонсож байгаад товчлуурыг дараараа гэж зөвлөе. Хэрвээ товчлуур дараад таагаагүй тохиолдолд эсрэг баг таах юм бол оноог авах бүрэн боломжтой. Ингээд 4-р үеийн сүүлээс 2 дуу хамтдаа сонсъё. Дэлгэсэн анхаарлаа хандуулно. За гэрлээс. Шууд гэрлээс. Лимбэн яг орж ирж шүү. За. За тулгаад юм баг. Гэрлэснаар до ре ми багийнхан хариултаа өгөх ёстой. За ямар ч гадаад дуу тэг нэг эмхтэй хүнд болдог. Биш наа чи нөгөө нэг хооны мөнжүүлээ ямар мөнжүүлээ. За ямар Тийм байж ирсэн байж тээ. Ягат тэгээд Фото. Наа чи нэрээс биш байна. чам зүв явж исэн юм шүү. За чи тэр бодож. За одоо мэдээж дээд өнгө багийнханд хариулах боломж байгаа. Ийм гадаад уу заяа. Семи тарарара гэдэг. Энэ гадаад дуу. Энэ орж ирж байна. Сүүлдээ би өөрөө хайтаад орцсон. За юу вэ? Семи тарарара. Гадаад дуу Монгол дуу бол биш. Чи самраач юм шүү. За хариулт нэг тийм. За уушлаараа энэ бол хоёулаа буруу бай. Тийм үү? Ингээд зөв хариултыг эхлээд сонсъё. Лимби орж өгсөн та нар. Тэг гадаад дуу гэсэн. Гадаад та. Шоу нэвтрүүлгийн 4-р үеийн хамгийн сүүлийн дуу таагдах гэж байна. Оноог авсан хойч нь. За. Ягаад гэвэл 2 онооны зөрүүтэй уг дуу маань 3 оноотой тийм ээ. 3 онооны шийдтийгүү цагаа барьгүй юм биш. За танах 3 онооны шийдэл шот их наамтаа харна. За бүгдээ нэг шийдвэрлэх үе учраас нэг урайгаа хийчих. Яг одоо дореми. Өргөсгөө
Тэгэхээр хамгийн сүүлийн дуу таагдахад бэлэн болсон байна. Товчлуурн дээр багууд гараа орхон байлгаараа ингээд хамтдаа дэлгэц рүү анхаарлаа хандуулцгаая. За гэр дасса. Гэр дасса. Одоо олох хэрэгтэй. За. Эндээсээ тактик хийчихлээ шүү. Дараа одоо цагаа бариад. Тайм аа гэж. Тайм аа гэж байхгүй. Одоо олох хэрэгтэй. Хинч таахгүй гэж болно. Юу ч сонссон. Байж наач сайн нэг юм. Зогссон байна. Надад тактик. За хариултыг авъя. Хариулт авъя. Дуулж болно тийм ээ? Заавч. Байж та саяны дүрсийг нэг харъя да. Дүрсийг харчих. Дүрс ирсэн. Биш айгүй зүгээр дүрсийг хараад. Нэг. За. За маа хочлоо шүү. Нэг л юм хэлэхгүй бол би олцсон. Тийм үү? Тий. За 3. За Ингээ шууд үгүй. 2. 1. Хариултыг авъя. Дээд өнгө багаас. Нэг баг. биш. Хийх баг биш шүү. За аваач хариулт. Аваа. Монгол хипхоп байна. За бүр биш болоо явчлаа. За. Хэлгүү. Танаа огт хөлбөр байна уу? Байна. За яах вэ? Нөгөө тактикийн алдаа айл тактикийн тоглолт хийгээд харна тий. Дан. Санэ. Аягтан шоу нэвтрүүлгийн ялагчаар 15 оноогоор до ре ми 300 мянга төгрөг авчихсан. Баатар шот хийлээ. Энэхүү манай Аягтан шоу нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар та бүхэндээ хүрлээ. Бидэнтэй хамт ажилласан, оролцсон, хөгжөөнд дэмжсэн хүмүүстээ талархлаа илэрхийлье. Дараагийн дугаар хүртэл баяртай. Та бүхнийхөө өмнө хожигдогчдын бүжиг. Yeah.